Сайн байцгаана уу? Монголизм тип тараа суугт маань бүгдээрээ тавтай морилно. Ингээд 2024 оны 6 дугаар сард бид бүхэн маань хайр дурлалын хувьд, харилцаа холбооны хувьд эрүүл мэнд, мөнгө санхүү, ажил карьерийн хувьд ямар байх вэ гэсэн ерөнхий уншлага маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд та бүхнийгээ 3 бүлэгт мэдээж хуваасан байгаа. За эхнийх нь бол Дэлью гэд ийм модот ургамал хоолнд бас хоол хүнсэнд ашигладаг байгаа. За нэгдүгээр картны нэ. За хоёр дахь нь бол лаврын навч байгаа. За гурав дахь нь бол синамон байгаа. За бас модлог аим ургамал байгаа тий. За ингээд та бүхэн маань энэ гурван хоол хүнсэнд ашигладаг ургамлаа харж байгаад аль эсвэл 1 2 3 гэсэн 3 тоогоо бодож жагаад аль эсвэл хүзрүүдэд харж агаад танд хамгийн их татагдсан, танд хамааралтай байх та алийг нь сонгомоор санагдсан. За түүнийгээ маш тайван бодоод хамгийн анхны мэдрэмжээ сонсоод сонголтоо зөв хийгээрэй. За ингээд нэгдүгээр групп буюу энэ Дэлью гэд ургамлыг сонгосон үзэгчд маань уншлагатаа тавтай морилно. За ингээд 6 дугаар сард ажил карьерийн хувьд ямар ахаас эхлэе. За ерөөхдөө болохоор 5 сарын сүүлээр ч юм уу 5 сартаа бол тийм ямар нэгэн онцгийн өөрчлөлтгүй. За ерөөхдөө жаахан сул идэвхгүй ийм байдалтай байсан бол энэ байдал нь дуусаад за илүү сэтгэл ханамжтай, тийм аюулгүй. За тэгээд илүү доктортой, за ийм амжилттай, тийм сэтгэл зүйн юм тэнцвэртэй байдалтай, ийм хүлээцтэй, илүү юм ухаачсан, ухаалаг ийм тайван, за тэгээд илүү энэрэнгүй, зөөлөн, тий. За тэгээд илүү дипломат, ийм ээлдэг, өгөөмөр, тэгээд маш гоё юм тууштай, ийм сэтгэл ханамжтай байх нэ. За тэгээд үүнд хүрэх арга зам бөгөөд зөвлөгөө нь бол шаманик хилингээс өгж байгаа зөвлөгөө нь бол эртний мэрэгэн ухааныг сонсох, судлах, за дагахыг бол зөвлөж байна. За эсвэл бас нөгөө шууд утгаараа бас хөгшөд өвгдийнхаа үгийг сонсох. За яг ажил карьер дээр шүү. За яг ажил карьер дээр бол зөвлөгөө өгж байгаа танаас ахмад настай хүмүүс эсвэл эцэг эх, эмээ өвгөө гийнхаа ажил карьерд өгж байгаа зөвлөгөөг бас нэг сонсоод үзээрэй гэсэн зөвлөгөө өгч байна. За тэгээ Buddha Wisdom-аас бол Amaka CD гарч ирсэн байна. За энэ нь бол ерөөхдөө хойд зүгийн хамгаалагч. За тэгээд үйл хөдлөлийн Будда байгаа. Тэгэхээр үүлийн үрийн эзэн гэсэн үг. Тэгэхээр яг энэ нэр нь бол утга нь цаадгүй амжилт гэсэн утгатай юм байлээ. Тэгэхээр ерөөхдөө бол ийм өөрийн давуу талыг илүү хөгжүүлээд гордын амьдралтаа ашиглах нь зөв байдаг ч гэсэн за альва юм нөхцөл байдал, стресс дарамт тий аливаа тэр тухайн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх тэр чадвар илүү сайн төлөвлөсөн байх нь чухлаа гэдгийг бол сануулж байна. Тэгэхээр яг нэг ясны яг энэ Queen of Cup болон King of Cup-ыг бас их яриад ах шүү. Сэтгэл зүйн доктортой байдал, сэтгэл зүйн тэр гоё байдлыг өөртөө үүсгэж чадсанаар чадах нь илүү чухал байдаг шүү гэдгийг бол бас давхар анхааруулж байна. За тэгээ ерөөхдөө Amaka CD-ийн мудра буюу энэ Буддагийн гар барьсан энэ гарын байрлал гэсэн үг. За энэ мудра нь бол өөрөө ийм айдасгүй гэсэн утгатай. Тэгэхээр ерөөхдөө бол ийм айдас төгшүүртэй эсвэл саад бэрхшээл, гай барцад тий саад бэрхшээл бартаа тийм зүйлээс жаахан айж байгаа айдастай байгаа бол үүнээс гэтлэхийг энэ Буддаасаа гуйж энэ Буддатайгаа бас холбогдох бүрэн боломжтой. За мөнгө санхүүгийн хувьд болохоор ерөөхдөө 5 дугаар сард ч юм уу 5 дугаар сарын сүүлээр бол бас энэ ажил карьер дээр идэвхгүй сул байснаас үүдэлтэйгээр бас их юм үйл хөдлөл хийхээс айсан эсвэл нэг хэвийн тийм цогсонг за ямар нэг оролдлого хийгээгүй иймэрхүү байсан бол за яг одоогоор бол мөнгө санхүү дээр юм бусдаас жаахан хараат ч юм уу тий за гэр бүлийн гишүүд эсвэл эцэг эхээс их хараат орлоготой ч юм уу тий ийм байдалтай харагдаж байна. Тэгээд бас хит их материалын байдал их давмгаалсан
ийм байдалтай харагдаад байна. Тэгэхээр 6 сард бол ийм шудраг бус байдал болон одоо ийм авилгал хийл ахуул гэдэг шүү дээ. Тэгээ ийм буруу замаар жоох мөнгө олох тийм сэтэл төрөх ч юм уу эсвэл хин нэгний одоо бас ийм нөлөөнд тавтах тийм хин нэгнээс одоо буруу замаар мөнгө олох тийм санал ирэх ч юм уу. Тиймэрхүү зүйл их тохиолдох магадлал өндөр байгаа учраас үүн дээрээ сайхан анхаарал өгөөрэй. За тэгээ шаманик хилингээс өгч байгаа зөвлөгөө нь бол ерөөхдөө ийм нэгдмэл байх ч юм уу тий. Одоо нэгэн цул гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За integration бол ингээд доош хараа бууцсан. Тэгэхээр ерөөсөө мөнгө, санхүү, эрүүл мэнд гэдэг хоёр зүйл бол нэг зүйл юм а гэдгийг бас мэдэхгүй байгаа хүмүүс байгаад тах шиг байна. Тэгэхээр ингээд магадгүй та эрүүл мэнд, мөнгө, санхүү хоёр бол хоорондоо шууд хамааралтай. За мөнгө санхүүгийн блоктэй ч юм уу, мөнгө санхүү жаахан юм одоо мөнгөн дээр блок үүссэн бол таны эрүүл мэнд муудсан байна. Эрүүл мэнд одоо өвчлөлттэй байна. Тэ таны хүртнүүд алдагдaltaй байна. Үүнээсээ болж одоо мөнгө санхүү орлого ашиг одоо хаагдах ч юм уу ийм байдал байдаг шүү гэдгийг сануулж байна. За Будда Wisdom-аас бол энэ Kubera гэж гарч ирсэн байна. Тэгэхээр Kubera бол өөрөө урлагийн ивент итгэгч одоо элбэг дэлбэг байдлыг бүтээгч байгаа. Тэгэхээр ийм та бүгдийг одоо элбэг дэлбэг байдлыг бүтээгээд өгөөч ийм бүтээлч сэтгэлгээтэй гоё байгаарэ гэж зөвлөсөн байна. За тэгээд элбэг байдал гоо үзэсгэлэнг бол танд өгдөг ийм шийдтэй. За ерөөхдөө болохоор ийм Kubera-гийн Magic Square гэд та бүхэн одоо интернет дээр хайгаад үзээрэй. Тэгэхээр ингээд 3-ыг харьцан 3 буюу ийм 9 нүдтэй ийм квадрат байгаа. Тэгэхээр энэ квадратыг одоо та бүхэн одоо судалж олоод үүнтэй бас хамтарч ажиллах нь бол бас их байгаа. Танд гоё юм шидийг мэдрүүлнэ. За тэгээ Kubera-тай ерөөхдөө хамтарч ажиллах нь бол ийм хор хөнөөлтөй ийм зуршлаа одоо хор хөнөөлтөй зуршил гэдэг нь devil гэдэг хөзөртэй бас юу яагаад байна? Холбогдоод байна. За ийм зуршлаа бол та хөгжил цэцэглэлтийг бий болгох тийм зуршлаар сольж одоо бүрэн чаднаа. Тийм ич шидтэй байгаа. За тэгээд тухайн 3-ыг харьцан 3 одоо энэ одоо Kubera-гийн ич шидийн одоо юу гэдэг квадрат гэж нэрлэх юм монголоор. За тэрийг та бүхэн маань олоод за түүнтэй яаж хамтарч ажиллах вэ гэхээр тухайн квадраттай одоо залбирах тий өргөл өргөх тийм байдлаар бол хамтарч ажиллаж одоо шид хийх бас боломжтой байгаа шүү. За тэгээ эрүүл мэндийн хувьд бол бас их юм сэтгэл готрол, сэтгэлийн хямрал, за сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлт бас байгаад байна. За магадгүй энэ шудраг бас байдлаас болоод ч тэрүү тий сэтгэл готролд орох ч юм уу. За мөнгө санхүүгийн алдагдлалд орох тиймэрхүү байдалтай харагдчих шүү. За тэгээд хүртний хувьд бол зүрхэн хүрт одоо бас яасан байна. Доош харсан. За наран сүлжээ хүрт гэмтэлтэй, үндэс хүрт гэмтэлтэй ах магадлал өндөр байна. Тэгэхээр яг физик биеийн хувьд бол зүрхний эргэтэн системүүдээр одоо асуудлууд үүссэн. За эсвэл нарийн бүдүүн гэдэс, за ходоод, за мөн үндэс хүрт гэхээр одоо аар цаг орчим, за бөөр давсагны эргэтэн системүүд, за хөл бас орж байгаа. Хөл захын мэдрэлийн эргэтэн систем тогтолцоо тэр бүгдийн дээр бол одоо анхаарал өгөөрэй. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол бас энэ сэтгэл зүйчд хандах. За эсвэл сая миний хэлсэн физик биеийнхаа тэр одоо эргэтэн системүүдийг үзүүлэх тийм эмчит хандахыг бол бас зөвлөж байна. За дараагийн бүлэг нь бол ийм хостой хүмүүсийн хайр дурлалын харилцаа байгаа. Тэгэхээр энэ хостой хүмүүс маань бол ерөөхдөө өнгөрсөн 5 сард тийм 5 сарын сүүлчээр бол одоо аз жаргалтай тийм ийм доктортай за ийм бат бөх аюулгүй ийм маш эерэг ийм хөзөр бууцсан байна. Тэгэхээр ийм эерэг байсан. За одоо ч тэр бол ерөөхдөө ийм бусны нүдэнд болон одоо гаднах байдлаараач тэр бас бат бөх тэнцвэртэй дотоодооч бас тийм ийм эерэг байсан байгаа харагдаж байна. Тэгтэл 6 сард бол одоо энэ дээр болохоор ийм түлхүү ингээд ийм бусдын магтаалд байдаг ч юм уу тий бусдын ингээд нүдэнд ийм одоо ил байдаг. Тэгэхээр нөгөө ийм сошиал гэр бүл бас түлхүү сошиал гэр бүлийн энерги орж ирж байна. Тэгэхээр сошиал идэвхтэй
влог хийдэг ч юм уу, эсвэл reel хийдэг, сошиал тийм олон танигдсан иймэрхүү гэр бүлийн энерги дамгаа орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо магтаал сайшаал ч юм уу ийм зүйлд бол илүү одоо хит бардамнах хит эсвэл одоо бодит ойлоос хийсвэр байх ч юм уу ийм байдлаараа хит эго өндөрсөх ийм байдлаа одоо дамгаалаад ирвэл одоо жоохон олон нийтийн ховжид орооцолтой ховжид хутгалдах юм магадaltaй харагдаж байна. За тэгээ үүн дээр өгж байгаа шаманик хилэнгээс өгж байгаа зөвлөгөө бол self love байна. Тэгэхээр ингээд өөрийгөө ийм хайрлаарэ, өөрийгөө хайрлаж сурснаар дараа нь өрөөлийг хайрлаж чадах болно. Мөн одоо өөрийгөө хайрлах тийм үйл явдлуудыг аваарэ. Өөрийнхөө зүрхийг баярлуулах тийм үйл явдлуудыг аваарэ. Өөртөө бас бэлэг авч өгч болно тий. Өөрийгөө яаж хайрламаар нь, өөртөө яаж кэр тамаар нь тэр бүх үйл явдлуудыг хийгэрээ гэсэн зөвлөгөө болсон байна. За тэгээ Будда Wisdom-аас бол энэ Ganesh гарсан байна. Тэгэхээр энэ дээр бол юу вэ? Одоо саад дотгорыг арилгагч Ganesh гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Ganesh-таас одоо хүндэтгэл үзүүлээд өргөл өргөх, за тарин ууших байдлаар бол холбогдож болно. За тэгээд энэ Ganesh бурхан бол саад дотгорыг арилгана гэхээр ерөөдөө энэ олон нийтийн хар цагаан хил ам ч юм уу ховж ийм одоо зүйлээс бол таныг хамгаалах бүрэн чадaltaй юм Буддаага. За тэгээд синглчүүдийн хувьд бол за өнгөрсөн хугацаанд таад маань тийм жаах юм хямралтай. За хямрал гэдэг нь болохоор ерөөдөө юм санхүү эрүүл мэндийн хувьд. За тэгээд санхүүгийн блоктай. За тийм жоохон тэмцэлтэй гэхээр юм гадны нөлөөт. Тэр нь болохоор эрүүл мэнд, нийгмийн ямар нэгэн харилцаа үзэгдлүүд гэж болно. За тэгээд юм хоригчийн сэтгэл зүйтэй одоо бусад хүмүүс зүйлийн дэлхий ерөөсөө таны юм эсрэг байгаа мэт тийм мэдрэмжтэй юм хоригчийн сэтгэл зүйтэй байсан байна. За энэ энерги нь бол ерөөдөө тавигдаад за энэ 6 сарын эхээр бол маш их юм амжилттай. За санхүү эрүүл мэнд дээр бол маш их өсөлттэй. За өөрийгөө юм маш гоё хөгжүүлсэн, албан тушаал ахисан ч юм уу тийм ийм байхаар байна. Маш эерэг үзэр болсон байна. За тэгээд 6 сард бол таад маань за энэ өөрийгөө хөгжүүлэхтэй энэ одоо санхүүгээ сайжруулах, албан тушаал өсөх энэ төдий чинээгээр энэ үйл явдлуудын одоо төдий чинээгээр маш их юм ачаалттай. Тэгээд оюун санааны хувьд бол ийм одоо ачаал ихтэй байхаар харагдаж байна. За тийм учраас за 6 сард бол бас ийм амралт авах ч юм уу тийм амралт авах хамгийн тохиромжтой сар байна таны хувьд. Мөн одоо амралтаа авах одоо бясал гах. За тэгээд амрах, за витамин тусал хийлгэх ч юм уу шуудтгаараа тий эсвэл одоо массажинд орох, барайнд орох, барай засалд орох ч юм уу. Ийм хэрэгцээ шаардлага бол бас танд үүсээд ирсэн байна гэж. За тэгээд shamanic healing-ээс бол divine timing буюу за энэ бурханлаг ийм цаг гаргаа. За энэ маань бол яг үүнтэй холбогдоод ийм бясалгал хийх ч юм уу тийм ийм байдал бол танд хэрэгцээ шаардлага бол үүссэн байна. За Будда Wisdom-аас бол ийм анхдагч бурхан багш Vajradhara гэдэг үзэр гарсан байна. За энэ бол ийм хорвоо ертөнц нэгэн бүхэл цул бид бүхэн нэгдмэл бид бүхэн нэг юм шүү гэдгийг бол танд хэлхийг хүсэж байна. Тэгэхээр яг хөө энэ бол энэ үзэртэй бас холбогдож байгаа шиг байна. За та ингээд бусдаас ийм өөр ч юм шиг тий та ингээд одоо бусад бүх зүйл таны эсрэг юм шиг та бусдаас ийм тустай юм шиг тийм мэдрэмжтэй байх хэрэггүй шүү. Тэр бол буруу. Бид бүхэн нэгэн цул нэгдмэл гэдгийг ойлгоод өгөөч гэдгийг бол бас анхааруулж байна. За ингээд ерөнхий цөм хөтөр маань бол өөрөө за энэ 10-ын зоос байна тий. За Ten of Pentacles байна. Тэгэхээр энэ хөтөр маань доошоо харж буусан байна. Тэгэхээр ерөөд бол ийм гинтийн өөрчлөлтүүдийг бас илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас дурдсан байгаа тий. За синглчүүдийн маань хувьд бол маш сайхан эерэг өөрчлөлтүүд орох юм байна. Хостой хүмүүсийн хувьд бол бас ингээд тий гинтийн одоо нэг юм сошиал орчинд одоо хосуудад илүү хамааралтай юм шиг байна.
одоо гинти уналт юм уу, ховж ив ч юм уу, эсвэл хар PR-т холбогдох ч юм уу тий. Иймэрхүү өөрчлөлтүүд байж болно. За мөнгө санхүү дээр бол одоо энэ шудраг бус тий, буруу зам руу орох ч юм уу, иймэрхүү байдал үүсч магадгүй шүү гэдгийг анхааруулсан байна. Тэгээд мудраа үзэр дээр бол энэ энэхүү мудраагаа та бүхэн аваад 1-3 минутад бол бясалгаарэ. За энэ мудраа бол өөрөө ерөөхдөө дараалал гэсэн тийм би үнийг хэрэгжүүл гэсэн мудраа байна. За тэгэхээр энэ бол өөрөө мэдээж цаг хугацааны мудраа байна. Тайм мудраа. Тэгэхээр энэ бас синглчүүдэд одоо түлхүү бас юу яасан байна. Түлхүү хэлж байгаа юм болоо гэж бас харж байна. Тэгэхээр энэ дээр бол энэ амрах цаг тий divine time-ийн дахиад энэ time мудраа гарч байна. Тэгэхээр ерөөхдөө цагийн менежменттэй бай, бүх зүйлийг гоё төлөвлөөд бичээд энэ цагийн бүтэц гаргаад тэгээд тухайн одоо нөгөө цагаа гоё задлаад тэгжиж одоо ажлын бүтээмж бүх зүйл дээрээс нь одоо танд одоо очих ачаалал тий стресс тэр бүх зүйл бол багаснаа гэж юм. За тэгээд тайм мудраа бол өөрөө стрессийг багасгаж дотоод хүчийг танд өгч за одоо мэдрэлийн эрхтэн системүүдийг бол тогтворжуулах нэ. Ийм одоо ичтэй мудраа байна. За тэгээд энэ одоо 6 сард 1-р группийг сонгосон үзэгчид маань бүгдээрээ батламж өгнө бол би цагийн менежмент сайтай хүн гэдэг батламж өгье. За бүтэн 1 сарын турш өөртөө өглөө унтахын унтсны дараа сэрэд орой унтахын өмнө бол та бүхэн уншаарай. За тэгээд энэ далиу гэдэг ургамлыг та бүхэн маань сонгосон байгаа мэдээж. Тэгэхээр далиу ургамал бол өөрөө сүнслэг утга нь одоо сэтгэл зүйн эрүүл мэнд. За сэтгэл зүйн одоо эрүүл мэндийн хөгжилд маш их эргээр нөлөөлдөг. За тэгээ мэдээж айдас одоо түгшил тийм зүйлээс бол ангишрахад тусалдаг. Тэгээ хамгаалалт болдог. Сөрөг одоо негатив энержиг бол remove хийдэг. За тэгээд энэ ургамлыг та бүхэн энэ 6 сартаа бас тий утлаг хийх, нунтаглаад одоо шатаах ч юм уу эсвэл энэ чигээр нь шатааж утлаг хийх. За хоол хүнсэндээ бас далиу хэрэглэж одоо хуурай хоол ч юм уу эсвэл одоо шүлтээ, хуй цаа байдаг тий иймэрхүү хоол хүнсэндээ бас далиу хэрэглээрээ. Тэгээ энергийн хувьд бол бас танд бэлэг тэмдэг болж туслах болно гэдгийг хэлмээр байна. За ингээд уншлага маань өндөрлөлөө. Ордуудаа хэлсэн байх гэж найдаж байна. За хэлэг бол би дахиад хэлчихье. Хумхын орд, загсын орд, охины орд, матар, арслан, ихэр, үхрийн ордод бол энэ уншлага маань түлхүү хамааралтай харагдаж байна шүү. За ингээд цаг заваа гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. За ингээд 2-р группийн маань уншлагатаа тавтай морилно. За та бүхэн маань болохоор энэ лаврын навчийг сонгосон байх учиртай. За эхнээсээ болохоор ажил карьерийн хувьд бол за өнгөрсөнд буюу одоо 5-р сард ч юм уу тий ерөөхдөө өнгөрсөнд эрхчлөөг одоо илүү эрхэмлсэн тий адал явдлыг хайсан одоо татгшоогооч бай, гадагшаач бай одоо аяллалыг ерөөхдөө бол эхлүүлсэн. За шууд утгаараа ийш тийшээ бас аялсан байж болно. Тийм шинэ эхлэлүүдийг шинэ ажил төрөлд орсон, шинэ ажил төрөл одоо эхлүүлсэн ийм сар байсан байна. Та бүхний хувьд. За тэгээ одоогийн байдлаар бол маш гоё юм төвчээр заасан, урам зориг бас юм орчихсон тий. Тэгээ аливаа зүйл бүх юмыг гоё төлөвлөчихсөн төлөвлөгөөний дагуу явж байгаа. Тэгээ илүү одоо сонор сэрэмжтэй, илүү одоо шудраг одоо илүү ингээд бодож тунгаадаг тий шинэлэг санаа юм төрсөн ийм урам зориг дүүрэн байна. За тэгээд 6 сард бол та бүхэн маань одоо оюун ухааны маш гоё тэлэлтийг хийсэн. Одоо оюун ухаан маш гоё цэлмэг болсон, саруул болсон ийм гоё сар болох нэ. За үүнд өгч байгаа зөвлөгөө бол шаманик хилингээс уур гэсэн үзэр буусан байна. Тэгэхээр ингээд уур уцаар одоо ихтэй одоо уур омог ихсэх ч юм уу тий гариг хэрэгсийн нөлөөллөөр ч юм уу тийм байх магадлал байгаа болохоор аль болох одоо босоттой ийг сахисан уураа дарсан ийм байхыг бол зөвлөж байна. За будда вистомаас бол одоо ариун сүмийн одоо хаалган дээр дээрх тэр хамгаалагч Vajrapani Hayagriva гэдэг бурхан гарсан байна. За тэгээ энэ бол ерөөсөө таныг одоо өөрийнхөө хүч чадлыг ашиглаад одоо
тэмцэж байгаа эсвэл одоо тус хэрэгтэй байгаа хэн нэгнийг тусалж дэмжээрэй. Тэгээ эргээд энэ хүн бол танд одоо маш их одоо тус нэмийг бас эргүүлээд өгнө. Тэгээд таны тэр оюунлаг байдалд одоо халдах гэсэн хэнийг ч болов одоо орхихгүйгээр таныг одоо хамгаалж байна. Энэ одоо оюуны сайхан оюун ухааны тэлэлтийг хийхэд тань одоо туслана гэдгийг хэлээд байна. За тэгээд бүхий л одоо буддагийн хүчийг төлөөлдөг ийм одоо бурхан байгаа. За тэгээд энэ бурханыг та бүхэн сайн харах юм бол одоо йогийн асана буюу йогийн байрлал гэдэг. Тэр йогийн байрлалаас бол энэ дайчин гэсэн одоо байрлалыг авчихсан байгаа. Тэгэхээр үүнийг ч гэсэн дагаад ерөөдөө бол одоо илүү хүч чадалтай, илүү зоригтой, шийдэмгий тийм дайчин байдлыг тань одоо бас дэмжиж тэтгэж өгч байгаа юм биш үү. За тэгээ оюун санааны одоо тэр буруу худал тэр ихтгэл үнэмшлээ одоо таныг бас таньж одоо ажиглаж ухаарч зас залруулахад тань одоо бас туслана гэдгийг дамжуулж байна. За мөнгө санхүү эрүүл мэндийн хувьд бол за өнгөрсөн саруудад бол та бүхэн за Wheel of Fortune буюу за энэ шинэ эхлэл шинэ аяллыг эхлүүлсэнтэй холбоотойгоор за мөнгө санхүү дээр ч гэсэн бас нэг амьдралын нэг цикл эхлүүлсэн, хувь заяаны нэг одоо эргүүлэлт хөл тавьсан одоо нэг мөчлөг бас эхэлсэн. За ингээ аливаа боломж аз завшаантай тохиолдсон аливаа боломжуудыг ашигласан ийм сар байсан байна. За ингээд одоогийн байдлаар бол мэдээж та энэ одоо аяллаа энэ одоо мөчлөгөө дагаад бас ийм одоо шинэ ажлаа тууштай хийгээд одоо хуваарь хөдөлмөр эрхлэх нь эрхлээд худалдааны хамаа хийх нь хийгээд за одоо шинэ ажилд орсон ажлаа хийгээд ингээ хичээл зүтгэл гаргаад явж байгаа хүмүүс байна. 2 дугаар группийн хүмүүс маань за 6 дугаар сард энэ хүмүүс маань бол ерөөхдөө нэг тийм маш олон тийм зам ч юм уу олон сонголтууд, олон боломжууд тань дээр гарч ирнэ. Тэгээд одоо үүнд бол одоо таныг жаахан төрөгдүүлэх ч юм уу нэг талаараа тэгээд одоо таныг бодсон, сансан зорилготой тэгш сайхан одоо явах одоо тэгш байж чадгүй эсхүү гэсэн нэг тийм сорилт ирсэн тийм сар байх болох нэ. Тэгэхээр одоо танд ингээд бодож байгаа төлөвлөгөөнөөс гадна ингээд олон сайхан одоо харагдах байдлаараа одоо олон сайхан боломжууд гарч ирж байгаа боловч одоо нэг ясны та хитрхи одоо түүн дээр overthink хийх тийм төлөвтэй харагдаж байгаа. Тэгээд хитрхи overthink хийгээд хитрхи ингээд ийш тийшээс авчаад ингээд байх юм бол нөгөө талаараа бас түүндээ төөрөлдөх магадaltaй шүү. Тэгэхээр энэ тэгш химээ бариад явахыг бол явах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа гэдгийг бас анхааруулж байна. За үүн дээр эрүүл мэнд юун дээр мөнгө санхүү дээр бол өгж байгаа шаманик хилэнгийн зөвлөгөө бол за боломж үргэлж байдаг. За хичнээн та одоо далхийсанж иш тийшээ хазайсанж за эцсийн цэгээ та тодорхойлж чадсан бол эцсийн хүрэх тэр цэгээ хүрэх ориглоо та мэдчихэл байгаа бол одоо хичнээн далхийж хазайсанж одоо түүндээ хүрнэ. Тийм болохоор хитрхи бас сүрдэж айж ингэж болохгүй шүү гэдгийг сануулж байна. За тэгээд Будда wisdom-ос бол бас Ганеши бурхан гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөд бол Ганеш бол таныг одоо харж дааж одоо таны одоо тэр саад дутгарыг тань гэтлгэж байгаа шүү. Түүнд талархаж бас залбирал өргөөрэй гэдгийг хэлхийг хүссэн гэж би бол тайлж байна. За тэгээд хосуудтай хүмүүсийн хувьд бол бас өнгөрсөнд тийм хоорондоо жоохон холдсон ч юм уу төр одоо харилцаагаа тасалсан ч юм уу шууд утгаараа эсвэл одоо бие биесээ хол амьдарч байгаа. Одоо нэг нь гадагшаа дотгошоо явсан ч юм уу иймэрхүү байдалтай харагдаж байна өнгөрсөн. Тэгээд одоогийн байдал ч гэсэн одоо нэг хол байгаасаа шалтгаалаад ч юм уу нэг тийм харилцааны жоохон блоктэй тийм жаахан хүсэл тэмүүлэл талбай блоктэй хүсэл тэмүүлэлгүй ч юм уу тиймэрхүү байна. За 6 дугаар сард бол яг энэ энерги энэ эрсчээрээ яваад ерөөхдөө бол ийм ажил амьдралын баланс алдагдсан
Тэ ерөөхдөө харилцааны санхүүгийн ер нь ингээд жоохон баланс алдагдсан байх магадлал их өндөр харагдаад байна. Тэгээд үүн дээр өгж байгаа shamanic healing-ээс өгж байгаа зөвлөгөө бол ийм өсөлтийн карт гарсан байна. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд та бүхэнд маань амьдрал дээр эсвэл хосын харилцаан дээр бол ингээд уналт өсөлт ингээд янз бүрийн зүйл маш их болдог. Гэхдээ амьдрал угаасаа л уналттай, даваа нухчаатай цайнтай муутай бидэнд тааралдаж байгаа сөрөг зүйлсүүд ийм саад дутгрууд, бартаанууд, уналтууд бол биднийг сэтгэл зүйн болон сүнсний төвшөнд бол дараагийн төвшөнд биднийг хүргэж байдаг. Тэндээс бид нэр сурах ёстой юмаа сурдаг, хатуужил, төсвөр төвчээр ойлгох, ухаарал ч юм уу тэр бүхнийг ингээс заавал сургамж авдаг учраас сэтгэл зүй болон сүнсний төвшингийн хувьд бол өсөлт хийнэ гэдгийг бол бас илтгээд байна. За Будда wisdom-аас бол тийм Vajravarahi гээд бурхан гарсан. За тэгээд энэ бурхан маань бол ерөөхдөө бол ийм бардам зан мунхаглал гэсэн сэтгэлийн хор байдаг тэр хорыг таслахыг бэлэгддэг ийм бурхан байгаа. Тэгээ өөрөө сайн ажиглавал ингээд тэр сэтгэлийн гим хорыг ингээд таслах ийм утгатай хайчтай утгатай ийм бурхан байгаа. Тэгээд ерөөхдөө бол нэг жаахан манай хостой хүмүүсийн хувьд бол ийм бардам зан их гаргаж байгаа ч юм уу бардам зангаа хайж чадахгүй байгаа ийм хүмүүсээ бол энэ бардам зан бол ингээд цаашлаад мунхаглалт хүргэнэ. Тийм учраас ийм эгогоо дарах өөрийнхөө бардам занг бас дарах дээр бас анхаарал өгөөрэй гэсэн зөвлөгөө болсон байна. За ингээд синглчүүдийн маань хувьд бол өнгөрсөн 5 сард бол маш их ийм Tower хөзөр гэдэг бол ерөөхдөө бас чанга хөзөр эмх замбраагүй байдал, гэмтийн тэр өөрчлөлт, үүмэн самун. За тэгээ шууд утгаараа бол гэмтэл бэртэл авсан. За альва зүйлд алдагдал хүлээсэн. За бас шууд утгаараа эмгэнэлт явдал болсон ч юм уу За эсвэл шарах трама авсан, өвдөлт авсан, салалт хийсэн ч юм уу. За тэгээ сүнслэг утгаараа бол сүнсний сэрэлт хийсэн ийм сар болсон байна. За тэгэхээр одоогийн байдлаар бол та бүхэн маань энэ сүнсний сэрэлтээсээ бол оюун бодлын бас тэлэлт өөрчлөлтөнд их орсон харагдаж байна. Тэгээд илүү оюун бодолтой нь илүү хурдтай, эрэг талаасаа бол авахалчтай, аливаа боломжуудыг алдахгүй барьж авдаг амбиц хит өндөртэй, гүлийн ухаан сайтай ийм болсон байна харагдаж байна. За тэгтэл 6 сард болвол тийм оюун бодлын төөрөгдөлт орох ч юм уу оюун ухааны төөрөгдөлт орох. За өөрийгөө хуурсан ч юм уу, өөртөө юм итгэлгүй байдалд орох ч юм уу тийм магадлал өндөр байна. За тэгээд танд өгж байгаа shamanic healing-ээс өгж байгаа зөвлөгөө бол ерөөсөө юу байна? Ойлголт гэдэг үзэр доош харж болсон байна. Тэгэхээр яад та 6 сард ийм оюун санааны ийм жаахан төрөлд орох гээд байна гэхээр мэдээж та амьдралын тухай мэддэг мэдлэг тань, амьдралын тухай итгэл үнэмшил ойлголт. За эсвэл 3D амьдрал болон энэ ч арга билгийн тэмдэг шүү дээ. Тэгэхээр 3D амьдрал болон сүнслэг ертөнцийн бэлгийн амьдралын арга билгийн амьдралын ойлголтоо залруулах ч юм уу. Засаж залруулахыг бас зөвлөж байна. За тэгээд Буддагийн хүзрээс бууж байгаа хүзэр бол мэдээж white цаараа буюу нөгөө цагаан дарих болсон байна. Тэгэхээр цагаан дарих бол таныг чимээгүй гадагшаа чиглэхээс илүү дотгошоогоо чиглээд бүх энерги доторлуугаа дотгошоогоо хураагаад сайхан юм чимээ энерги зөвхөн ингэж сонссноор бус өөрийнхөө тэр айдас төгшөөр тэр сөрөг зүйлсээ ангижруулж чаднаа гэдгийг танд хэлж байна. Тэгээд чимээгүй сууж дотроо төвлөрхийг зөвлөж байна. Тэгээд айдас бүтлгүйдэл тэр трама шарах тэр бүх зүйлийг ангаахад танд туслана. Тийм учраас тэр ангаалтын тэр процесс явагдсны дараа таны soulmate, twin flame ерөөхдөө хэрдүүл заяаны хань сайхан
сүүл мэднээс нөхөд ийм гоё зүйлс бол ирэхэд бэлэн байна. Тэгээд бас цагаан дархийн одоо тарин мэгзэм дотроо уншиж те цагаан дархийн тарин бас сонсоод ингэж бясалгаарэ гэдгийг зөвлөсөн байна. За тэгээд манай одоо 2 дугаар группийнхны маань ерөнхий ингээд гол цөм энерги нь бол за өнгөрснөө гоё тавьж явуулсан. Одоо 6 дугаар сартаа бол өнгөрснөө тавьж явуулж чадсан, өөрийгөө ангаасан. За тэгээд ажил төрлөө ерөөхдөө бол ийм ажил төрлөө одоо ийм сольсон ч юм уу тий. За тэгээд ийш тийшээ нүүсэн ийш тийшээ явсан ч юм уу. За өсөлт хийсэн. Иймэрхүү сар болох нэ. За мудраа үзрээс бол за мудраа үзэр болохоор 2 өдөр буухыг хүссэн байгаа. Тэгэхээр би хоёулангийн сонгоцсон. За энэ мудраа маань бол одоо sky мудраа гэдэг тэнгэр мудраа гэсэн утгатай. Тэгээ энэ маань болохоор өөрөө сонсоод бясалгаа. Анхааралтай сонс гэсэн мессежийг өгч байгаа. Тэгэхээр энэ мудраагаа хийгээд за гоё энэ цагаан дарихийнхаа одоо тарныг сонсоод ч юм уу эсвэл өндөр герцийн давтамжтай ай тий гоё хөгжим дуу аяцуудыг тавиад ингээд энэ мудраагаа хийгээд бясалгаа гэж юм. Тэгээд энэ мудраа нь болохоор өгж байгаа зөвлөгөө нь болохоор чимээгүй байж бясалгаа. Тэгээд анхааралтай сонсоо гэсэн юу өгч байна. Мессеж өгч байна. Тэгэхээр энэ цагаан дарих энэ мудраа хоёр бол ерөөхдөө бол яг адилхан мессежийг та бүхэнд нөгөөд байна шүү. Тэгэхээр дотгошоогоо сайн гоё төвлөрөөд өгөөрэй. За тэгээд энэ мудраа болохоор бас ийм хүзүү чихний ийм асуудалтай хүмүүс байвал одоо энэ мудраагаа 3-5 минут хийгээрэй. За хүзүү чихний одоо асуудал нэлээд хүнд хүмүүс маань байвал одоо өдөрт 4 удаа 10 минутаар хийгээрэй. Маш сайхан үр дүн танд бүрэн дүүрэн өгч чадна шүү. За тэгээд дараагийн мудраа маань болохоор ийм хамгаалалт гэсэн мудраа байгаа. За тэгэхээр энэ маань болохоор санаа зовнил, айдас тий өөртөө байгаа тэр сөрөг одоо бүх зүйлсээ бол маш гоё өөрт хэрэгтэй тийм дотоод хүчтэй, дотоод гадаад тийм хүч болгож хувиргаж чаднаа гэдгийг энэ мудраа хийснээр одоо чаднаа гэдгийг хэлж байна. За тэгээд за энэ 6 сард манай 2 дугаар группийнхан маань affirmation буюу батламж өгнө болохоор хамгаалалтын гэрэл намайг бүрхэж өөртөө итгэл дүүрэн болгож байна гэдгийг одоо өгүүлбэрийг батламж өгөө болгоод за 6 дугаар сард бол тэр чигээрээ гоё өглөө оройд гоё өөртөө уншиж өгөөрэй. Маш гайхалтай үр дүн гарах болно шүү гэдгийг хэлнээрээ. За ерөөхдөө болохоор энэ уншлагт маань ихрийн орд охин хилэнц загас матар хумхын ордныхын түлхүү хамааралтай байна. За тэгээд та бүхэн маань лаврын навчны одоо яг сүнслэг утга нь бол ийм эдгэгч хүч чадалтай, хамгаалагч хүч чадалтай. За ийм ер нь бол өөр юм power хүчийг ингээ улам ингэж хүчтэй болгох. За тэгээд нэг эсний бол та бүхэн маань лаврын навчны манифест хийж болно. За лаврын навчны манифестыг бол лаврын навч хатаас нь лаврын навчин дээрээ одоо хүслээ гоё бичих юм уу биччихээд одоо шатгаах. За шатаахтаа бол гоё хатааж байгаа шатаах хэрэгтэй. За тэгээ хүслээ дээр нь бичих. За мөн лаврын навчаа гоё одоо гоё хоол хүнсэндээ бас хэрэглэж ашиглаарэ гэдгийг бас зөвлөмөр байна. За ингээд 2 дугаар группийн уншлага маань өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа. За ингээд 3 дугаар группийнхан маань уншлагатаа тавтай морилно. За та бүхэн маань синеман сонгосон байх учиртай. За мэдээж та бүхний маань ажил карьерийн хувьд бол за өнгөрсөн 5 сард бол тийм шинэ ажилд орсон, эсвэл ажлын одоо урилга, ажлын санал авсан. За ямар нэгэн шагнал урамшуул авсан, тий? Одоо сайн ажилтан болсон. Эсвэл одоо хичээл сургуулийн оюутан сурагчид маань одоо хичээлийнхаа шалгалт шүүлгийн амжилтад авсан. Иймэрхүү сар болсон байна. За одоогийн байдлаар бол та бүхэн маань одоо нэг тийм ямар нэгэн байдлаар одоо санхүүгийн нэг хямралд орсон ч юм уу бэрхшээл саадтай учирсан ийм байдалтай харагдаж байна. За тэгээд энэ 6 сард бол та бүхэн маань за ямар ч тач ажил карьерийн хувьд бол одоо
одоо хийж байгаа хувийн бизнес, одоо хийж байгаа ажил төрлөө бол одоо тууштайгаар төвчээртэй байх хэрэгцээ өссөн. Тэгээд тууштайгаар хичээл зүтгэлтэйгээр улам шамдаад одоо хийгээд одоо хийсээр байх юм байна. 6 сартаа. За тэгээд ажил гэрээнд өгч байгаа зөвлөгөө бол ийм joy байдалтай байгаарэ. Одоо илүү эерэг байгаарэ. Тэ? Ямар нэгэн саад бэрхшээл, ийм хохирогчийн сэтгэл зүйтэй байж болохгүй. За нэг жоохон сөрөг байдал үсээд сөрөг мэдрэмж төрөөл ирвэл одоо өөрийгөө гоё энерги гоё joy болохоорэ гэсэн зөвлөгөө өгсөн байна. За Будда wisdom дээр бол за Прашна Парамита гэд бурхан гарсан. За энэ бол одоо агуу хүмүүсийн зохиол дотор бурханы дуу хоолой байдаг гэсэн мессежийг өгсөн байна. Тэгэхээр ерөөхдөө бол нэг төрлийн сууд хүмүүс, одоо амжилттай хүмүүс, энтерпренeur тий. За ийм хүмүүсийн нийтлэлийг эсвэл энэ хүмүүсийн намтрыг бас ингээд сонсоорой. Танд бас эргээр сайнаар нөлөөлөх болно шүү гэдгийг бас илтгэж байна. Тэгээд энэ Прашна Парамита нь бол өөрөө одоо мэрэгэн ухааны төгс байдал гэсэн утгатай. За тэгэхээр одоо Прашна Парамита нь одоо шин санааг төрүүлсэн, оюун санааны одоо бясалгалыг гүйцэлдүүлдэг ийм бэлэг одоо бэлэгдэлтэй юм байлээ. За тэгэхээр санхүү эрүүл мэндийн хувьд бол за мөнгө санхүү дээр бол ерөөхдөө бол за 5 сард бол одоо хуучин байдлаасаа бол хамаагүй ахицтай, за статус өөрчлөгдсөн тий өсөж томорсон тиймэрхүү байдалтай харагдаж байна. За тэгээд одоогийн байдал нь бол бас илүү доктортой болсон, эрх мэдэлтэй тий гоё сахилга баттай ийм харагдаж байна. За 6 сард бол оюун бодол санаа тий логик сэтгэлгээнд одоо жоохон блок үүсэх, олон зүйл бодоод түүнтэй төөрөлдөх. За өөрийгөө одоо баг зэрэг хуурсан, тийм өөртөө итгэлгүй болсон, маш их юм overthink хийх, бодол оюун одоо оюуна ерөөсөө тайван байхгүй. Иймэрхүү шинжтэй харагдаж байна. За үүнд өгөх зөвлөгөө бол shamanic healing-ээс за өсөлтийн зөвлөл одоо өсөлт гэсэн одоо карт буусан байна. Тэгэхээр яг энэ өсөлт бол одоо таны энэ санхүүгийн энэ өсөлтүүдийг бас илэрхийлж байгаа бах. За санхүү мөнгөн дээр бол ерөөхдөө өсөлт гарнаа. Одоо юм тууштай тий хичээл зүтгэлтэй ингээд төвчээртэй байснаар бол өсөлт бол мэдээж ирнэ. За Будда wisdom-аас болохоор одоо бодол оюунаа хүлээн зөвшөөрсөн тийм. За ер нь бол энэ бурхан маань өөрөө нэгөөсгий бодисаттва гээд 8 гартай, 8 гарантаа 8 зэвсэгтэй одоо ийм цон ийн гэдэг ийм одоо бурхан байгаа. Тэгэхээр ерөөхдөө болохоор мессеж нь болохоор уур омогтой үедээ өрөвдөх сэтгэллийг төлөвшүүлээрэй гэсэн мессеж өгсөн. Тэгэхээр нэг ясны одоо тань нинжин сэтгэл тий оюун санааны тийм сургаал, гэгээрэл бясалгал мэрэгэн ухааныг өөрөө бэлэгддэг учраас эдгээр зүйлсийг бас танд санал болгож одоо зөвлөж байна. Тэгэхээр энэ оюун санааны энийг одоо цэлмэг бос байдлаар гоё гэгэрүүлэх тиймэрхүү зүйлсийг хийл гэж мессеж өгөөд байна. За тийм үү Мани Бадми Хум гэдэг тариныг унших ийм эрх 8 гарынхаа одоо нэгтэнд барьсан байдаг. Тэгэхээр одоо тэр ч утгаараа одоо энэ тариныг 108 удаа уншаад тий одоо эрх эргүүлээд ингээд одоо оюун ухаандаа одоо бясалгал хийж түүнийгээ төлөвшүүлж одоо ингээд оюун ухаанаа нэг цэвэрлээд өгөөч ийл гэдэг мессежийг өгөөд байна. За тэгээд хостой хүмүүсийн маань хувьд бол за өнгөрсөн 5 сард бол ерөөхдөө бие даасан маш их юм бүтээлч тийм шудраг эсвэл баримтлсан юм ер нь бол давгүй харагдаж байна. За одоогийн байдал нь бол тийм олон нийтийн хандив тий буйны ус бэлэг тараах ийм одоо төлөвлөгөө гаргасан байж болно. Аль эсвэл та бүхэн одоо тий олон нийтийн үйл ажиллагаанд оролцоод одоо хүмүүст бэлэг тараах, бэлэг өгөх, буйны үйлд оролцох ингэснээр одоо та саваа хоослох хэрэгтэй байна гэдгийг хэлж байгаа шиг байна. За саваа хоососноор бол араас нь бол та нарт одоо
хостой хүмүүсийн маань хувьд бол маш их юм мөрөөдлийн хүслийн тийм олон янз бүрийн маш олон гоё боломжууд, сонголтууд ингээд ирнэ, бэлэг болж ирнэ гэж. За тэгээ үүн дээр өгөх зөвлөгөө бол хязгааргүй бас боломжууд гэж энэ хоёр бас ижил мессеж өгч байна. Тийм маш олон гоё сонголт боломжууд л ирэх юм байна. Гэхдээ үүнд хүрэхин тулд та бүхэн бас хаваа ослох хэрэгтэй байна. За ингээд дараагийн зөвлөгөө маань болохоор буддаа дээгнэ гэж. Тэгэхээр энэ нь болохоор төвийн цагаан буддагийн гэр бүл гэж явдаг. За энэ бурхан маань болохоор сүнслэг ертөнцид суралцах. Сүнслэг ертөнцийн дээр зам мөрд суралцахад аялахад танд бас туслах юм бурхан байгаа. Тэгэхээр ерөөхдөө ингээд бурхтуудыг харахад бол гол цөм энерги өөрөө Хермит өдөр гарсан. Тэгэхээр та бүхэн маань энэ сард бол ерөөхдөө бол маш их юм дотгошоо чиглэсэн. Тэгээ өөрийгөө юм эрх зүйлж, дүгнсэн, өөрийгөө таньсан, өөрийгөө хайсан, олсон маш их юм дотоод аяллуудыг, сэтгэл зүйн аяллуудыг ийм сүнслэг аяллуудыг хийх төлөвтэй харагдаад байгаа байхгүй юу? Манай Синаманыг сонгосон бүлгийн хүмүүс маань тэр ч утгаараа хосуудын талбарт ч вэ, мөнгө төгрөг санхүү ажил карьер дээр ч гэсэн ерөөхдөө ингээд сүнслэг ертөнц тал руугаа ингээд ерөөхдөө зөвлөгөөнүүд бууж байна. За синглчүүдийн маань хувьд болохоор өнгөрсөнд бол нэг жаа юм үнэн бус байдал хуурмаг байдал, хуурм эхлэлт иймэрхүү зүйлд хүрсэн байх магадaltaй. За одоогийн байдал нь бол яг одоогийн байдлаар та бүхэн маань эрчүүд маань бие даасан нэг тийм амжилттай амьдрал нийгмийн статусаа юм олчихсон ийм маш үнэн ч юм өгөөмөр ийм бүсгүйтэй холбоо тогтоогоод танилцаад харилцдаг байж болно. Аль эсвэл удахгүй ийм эмэгтэйтэй танилцах болно. За эмэгтэйчүүдийн маань хувьд сингл эмэгтэйчүүдийн маань хувьд болохоор ерөөхдөө бол нэг ийм сэтгэл хөдлөл маш өндөртэй. Хит их сэтгэл хөдлөлтэй ийм хүн залуутай эрэгтэйтэй танилцах ч юм уу уулзрах ийм байр суурьтай харагдаж байна. Эсвэл нөгөө талаараа энийг үзэж байгаа эрчүүд маань энэ 6 сарда маш их юм сэтгэл хөдлөлийн төлөвшөөгүй юм байдалтай сэтгэл хөдлөл нийш тийшээ савчсан ийм төгшөөртэй ийм байх магадaltaй харагдаж байна. За тэгээд үүнд өгж байгаа зөвлөгөө бол хувиргалт хувиргах гэсэн шаманик хилингээс юу өгч байна? Мессеж өгч байна. Тэгэхээр тухайн сөрөг энергийг эсвэл ийм сөрөг сэтгэл хөдлөлийг эерэг болгож хувиргах аргач суралцаарай. Ер нь эерэг болгож хараарай гэсэн мессеж өгч байна. За тэгээд буддаа вистамаас бол энэ өмнөх бүлэгт бас гарсан хөзөр гарч ирж байна. За энэ бардам зан мунхаглалаа дараарай нэгэсний энтэй холбоотой байх. За ийм сэтгэл хөдлөлийнхаа утсан хүүхэлтийн битгий болоо сэтгэл хөдлөлийнхаа утсан хүүхэлтийн болсноор мунхаглал ирнэ. Тэгэхээр ингээд сэтгэл хөдлөлөө гоё барьж зураарай. Бардам зан эгоогоо гоё дарж зураарай гэсэн мессежийг бол бас өгч байна. За тэгээ ерөөхдөө болохоор 3 дахь группт маань хилэнц, охин, үхэр, хонь, хумах, загасны орд бол түлхүү хамааралтай байна. За эрүүл мэндийн хувьд бол хувилгаан хүрд, за зүрхэн хүрд бас энэ доош харсан байна. Наран сүлжээ хүрд бас доош харсан байна. Тэгэхээр эдгээр хүрдүүд дээр бол жаахан анхаараа тэнцвэртэй байх тал дээр анхаараарай гэж буусан байна. За тэгвэл мудра руу оръё бүгдээрээ. За мудра бол дотоод гэр гэсэн мудра буусан байна. Тэгэхээр ерөөхдөө бол энэ дотоод бас хувилгаан хүрд гээд түрүү хэлсэн. Энэ улбар шар өнгийн хүрд чи өөрөө хувилгаан хүрд байгаа. Тэгэхээр ер нь хувилгаан хүрдээ гоё төвчүүлсэн тэнцвэртэй байх тал дээр. За ерөөхдөө бол зүрхэн хүрдийг дагаад зүрхний эргэтэн системүүд хувилгаан хүрдийг дагаад эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд за мөн давсаг бүр
одоо давсаг бүр нарийн бүдүүнгийн сүйдч орно. За энэ бүслэгийн хавирах одоо бүх эрэгтэй системүүд орно. Эдгээр дээр анхаарад за тэгээд ямар нэгэн асуудал байвал үзүүлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд энэ дотоод гэр гэдэг энэ мудра маань бол өөрөө за шакти мудра гэж явдаг. За тэгэхээр энэ нь болохоор нойрны асуудал, за арт зэгний одоо тийм хурцтмал ямар нэгэн байдлыг бол намжаадаг. За тэгээ шакти бурхан бол өөрөө энэ мудраг бол одоо цэнгэлдэг гэх юм уу те. Энэ мудраг ивэдэг байгаа. Энэ мудранд одоо шакти бурхан өөрөө одоо хүчээ шингээсэн ийм гайхалтай мудра байгаа. За энэ мудрага та бүхэн маань энэ 6 дугаар саржингаа одоо ингээ сайхан энэ гарын байрлалыг бариад үүн дээрээ бясалгаарэ. За тэгээ би энэ 6 сарын маань одоо affirmation буюу батламж үг нь бол надад тухтай байдал тайтгарлыг өгдөг их дагиндаа би итгэдэг гэсэн одоо батламж үгийг та бүхэн уншаарай. За тэгээ ерөөхдөө бол энэ мудра бол биднийг ганцаарцсан үед одоо тайтгарлыг өгдөг одоо хамтрагч болдог тийм. Төрс үед бол одоо юм чиглүүлэгч болох ийм гайхалтай мудра байгаа шүү. За ерөөхдөө нэгтгээд хэлэхэд бол ийм бурханлаг маш гоё бясалгасан. За сүнслэг ертөнцийг судалсан, уншсан, сүнслэг ертөнцөөр аялсан. За өөр лүгөө өнгөсөн, өөр дээр ажилласан, өөрийнхөө дотоод дуу хоолойд тий дотоод мэдрэмж, дотоод гэр, дотоод ертөнцөө юм бүтээсэн ийм сар болох нэ манай 3 дахь группийн маань хувьд. За мөн түншлэн та бүхний сонгосон синаманы сүнслэг утга нь бол өөрөө ерөөсөө л тэр чигээр сүнслэг байдлыг бэлэгддэг. За сэтгэлийн хүчийг бэлэгддэг. За сэтгэлийн хүч дээр бол та бүхэн минь энэ оюун бодол санаа за энэ дээр блоктаага энэ вэ те сэтгэл хөдлөлийн блоктой байгаа. Энэ бүхэнд чинь одоо энэ синамон туслах одоо бүрэн боломжтой. За тэгээд бас нойрны асуудлыг шийддэг. Тэгэхээр энэ мудран дээр та бүхэн энэ синамоны хүчийг бас ашиглаж болно гэсэн үг. За ерөөхдөө ингээд миний ярьж байгаа юм болгоно ингээ хооронд нь дандаа коннект хийгээд гоё бүтээлч байдлаар та бүхэн минь хандаад за шид хийх нь хийгээд тий манифест хийгээд ингээд үйл домуудаа бас ингээд давхар хийгээд яваарэ. За тэгээ ерөөхдөө нойр за тэгээ хөгжил цэцгэлтийг ингээд бэлэгддэг ийм ургамал байгаа. Тэгэхээр энэ ургамлаа бол ерөөхдөө ийм модлог чигээр нь одоо шатааж хэрглэж болно. За хоол хүнсэнтэй бас ашиглаж болно. За тэгээ энэ өөрөө сүнслэг байдлыг илэрхийлдэг ургамал учраас энэ хермит хүзэртэйгээ ч гэсэн бас ингээд холбогдож байна. Тэгэхээр ингээд 3 дахь группийнхэн маань 6 дугаар сарчингаа маш их юм өөртөөгөө ажилласан ийм сүнслэг ертөнцөөр аялсан ийм сонирхолтой сар байх нь. За ингээд та бүхэндээ цаг зав гаргаж сонссонд маш их баярлалаа. Тэгээ амжилт хүсье. Баяртай.